За надад нэг асуулт байна. Энэ малын генетик нөөц маань одоо их өргөн асуудал байх л та. Энэ ганцхан одоо Монгол үйлдвэрийн мал цэрэг биш болоод байгаа сүүлийн үед. Энэ гадаадаас импортоор маш олон тооны замбраагүй одоо ийм тарилга өөр хөврөл оруулж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэс болоод янз янзын одоо туршилт одоо стандартгүй туршилт судалгааны ажлууд явагдаж мал маань нэлээд одоо өөрийн мөн чанар одоо тэр цөм сөргийн маань бүтцэд ийм л маягаар өөрчлөлт ороод байгаа гэж бодож байна. Тэгэхээр энийг хамгаалах цаашдаа бодлоготой ямар одоо бодлогоор энэ асуудлыг зохицуулах вэ? Тэр одоо хүн болгон одоо шахав дураараа оруулж ирж байгаа тэр тарилга нь одоо чанартай орж ирдэг юм уу, чанаргүй орж ирдэг юм уу? Хадгалалт тээвэрлэлтийн одоо нөхцөлөө хангаж чаддаг юм уу? Тэр чинь тодорхой хэмжээнд хөлдөөсөн одоо тийм одоо стандарт хангасан тийм зүйлс орж ирэх хэвээр тарилга өр хөвлийн тийм бүтээгдэхүүнүүд орж ирэх хэвээр байх. Энийг хангасан эсхийг яаж шалгадгийг, энийг цаашдаа энэ хуулийн дээр яаж уйлжуулж өгөх юм? Энэ хамгийн чухал нь байх л та. Жишээлбэл одоо манай ямар генетикийн одоо үйлдвэрийн шин мал гарах гэж байгаа. Хуучин бол бодлоготой байсан, их сайхан байсан л да. Ноолорын чиглэлийн, махны чиглэлийн, үс наасны чиглэлийн гэл тодорхой юм бүр батлагдсан үйлдвэрүүд гаргаад бид нар чинь манай эрдэмшлэгээ хөдөө аж ахуйн эрдэмшлэгээний байгууллагуудын ажил маш үрдөнтэй байдаг гэсэн бид нар энийг сайн санаж байгаа. Тэгэхээр одоо тийм л одоо хяналттай, стандарттай энэ гадаадаас импортоор одоо дураараа оруулж ирээд байгаа энэ зүйлийг хяналттай болгох зүйлтэй бодлого байх хэрэгтэй гэж бодож байна. Хуулийн төсөлтийн талаар яаж одоо чиглэл орж ирсэн бэ? Одоо хуульчилж өгсөн бэ энэ талаар. За. 2 номерын микрофон. За. Оромжуудын асуултанд хариулъя. Энэ гаднаас орж ирж байгаа малын Монгол улсад оруулаад авах уу? Энэ хуулийн төсөлдөө энэнийг хамгаалалт зохицуулалтын чиглэлээр ямар арга хэмжээ авч явуулж байгаа вэ гэж. За энийг л одоо бас цэгцэлж нэг мөрөөлөх гэж бас энэ шинэ хуулийн төслөө санаачилж оруулсан. За ер нь бол нүүбийн хүн сүдэж хүн байгууллагаас энэ малын үржлийн бүтээгдэхүүнийг худалдааны хэрэгслээр болгож байгаа тухай асуудал хүртэл яригдж байгаа. Зарим улс орнд бол ийм үйлдвэрийн мал, ийм үйлдвэрийн үржлийн бүтээгдэхүүнийг оруулахыг хориглосон шийдвэрүүд ч гэсэн гаргаж байгаа. Гэхдээ манай улс орны хувьд бол бас зөв шинжилгээ ухааны үндэстэй зөв одоо энэ малын релизжүүлэлт энэ удам хөгжлийг сайжруулах чиглэлийн ажлыг бол шинжилгээ ухааны үндэстэй явуулах зүйтэй байгаа гэдэг байр суурьтай байгаа. Зүгээр одоо мэргэжлийн бус дээр нь одоо тэр орж ирж байгаа үржлийн одоо хэлтүүлэгчийн эрүүл мэндийн баталгааны асуудал, за өвчтөе эсэх асуудал гэдэг ингээ олон асуудлууд бас улс орны тусгаар тогтнол малын эрүүл мэндийн тухай асуудлыг хөндөх учраас энэ дээр бид нар нэгдсэн зохицуулалттай байл гэдэг утгаар 3 хэлбэрээр одоо энэ асуудлыг хуулийн төсөлд оруулж ирсэн. Тухайлбал Монгол мал түүнээс гарч байгаа одоо үйлдвэр омгийг тухайн бүс нутагт нь цэврээр нь үржиж уугуул одоо хэлбэрээр нь ингэж хадгалж хамгаалах чиглэлээр энэ хуулийн төсөл тусгасан байгаа. За хоёр дахь нь тодорхой зорилгоор гадаад улсаас өндөр ашиг шимттэй малыг бол оруулж ирж байгаа. Энийгээ бол тухайн тодорхой бүс нутагт хязгаарлагдмал бүс нутагт үржүүлж тэгээ үр дүнгийн тодорхой байдлаар үзэх, нутагшуулж үржүүлэх, Монгол улстай нутагшуулах чиглэлээр ажиллахаар бас энэ хуулийн төсөлд заасан. За мөн зарим үржүүлгийн бүтээгдэхүүнийг зөвхөн тусгай орчинд хадгалж хамгаалж. За энийгээ бас үржлийн асуудалд хэрэглэхээр ингэж хуулийн төслөөр үндэсний сан бүрдүүлж тэгээ энийг үржлийн асуудалтай одоо бас сэргэж байхаар ингэж 3 төрлөөр заасан. За мөн Монгол улсад одоо импортлох мал үржлийн бүтээгдэхүүний тоо хэмжээг бол мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслээд Монгол улсын засгийн газар ер нь тогтоож байхаар энэ зохицуулалтын хуулийн төсөлд бас оруулсан байгаа. Тэгэхээр бол ер нь хэмжээ хязгаартай мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй болно гэсэн үг. За дээр нь ер нь энэ хэлээр орж ирж байгаа энэ үржлийн мал болон үржлийн бүтээгдэхүүнүүдийн энэ хяналтын асуудлыг сайжруулах. За манай мэргэжлийн байгууллага хөдөөж хүн яам энэ мэргэжлийн хяналт энэ хоёр байгууллагуудын уялдаа холбоог зайлшгүй сайжруулах шаардлага байгаа. Энэ чиглэлээр бид одоо эх 7 хоногт мэргэжлийн хяналт энэ гайлын байгууллагуудтай хамтарсан уулзалт хэлэлцүүлэг явуулахаар бас төлөвлөд байгаа гэдэг бас таах.